6 дахь мэдрэхүй хийгээд зөн совин. Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоос 10 хоногийн өмнөөс цон хийсэн цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан түүний гипсэн цээж баримл гинэт норж унсныг сонссон юмсан ч. Тэрч бүхэл энэ мэдээг сонссноос хойш тэрээр найз нөхөдтэй хандан би удахгүй энэ ертөнцөөс явна гэж ярьж байсан аж. Пастернакийн энэ байдлыг харсан хүмүүсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт үе үе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж үзжээ. Харин түүнийг сайн мэддэг ойр дотны хүмүүс нь Борис сүүлийн үед уруу царайтай явдаг боллоо. Үйл хэрэг нь л бүтэмжгүй байгаа юм байх гэцгээж байсан аж. Харин Борис Пастернак түүний гипсэн цээж баримл хагарч унснаас яг 10 хоногийн дараа нас оржээ. Нэг үгээр хэлэхэд түүнд үхлийн совин татаад байж. Хүн ер нь зөн совиндоо итгэх хэрэгтэй юу? Зөн совин гэж үнэхээр үнэн байдаг уу? Энэ асуултанд эрдэмтэн судлаач янз бүрээр хариулдаг. Америкийн Индианагийн их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн 300 хүний дунд явуулсан судалгаанаас үзэхэд 3 хүний нэг нь зөн совиндоо итгэдэг гэж хариулсан байна. Харин 2 хүний нэг нь энэ тухай ярихаас чимээдэг. Муу ёрлож яршиг утсан юмнаас холуур явах хэрэгтэй гэж үзжээ. Үнэн дээр зөн совинд итгэх хэцүү аж. Гэхдээ хүнд 6 дахь мэдрэхүүн эртнээс бий болжээ. Үүнийг тэд зөн совин хэмээн хэлж заншиж. Зарим хүний 6 дахь мэдрэхүй бусдаас илүү хөгжсөний ачаар аливаа үйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог аж. Тийм ч учраас хүн төрлөختний дүүхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон бий. Тэдний хэлсэнд итгэх нь ч бий, үгүнч байдаг. Гэхдээ зарим хэлсэн ярьсанд нь итгэхээс өөр арга байдаггүй. Тэд ирээдүйг зөгнөж хэлсэн нь өнөөдөр олон удаа таарч тохиож байгаа. Судлаачдын үзэж байгаагаар хүмүүс сайн гэхээсээ илүү муу совиндоо итгэдэг байна. Үүнийг эрдэмтэд хүний эмзэг сэтгэлтэй холбон тайлбарлажээ. Насанд хүрсэн ямар ч хүн аз жаргалыг хүсэн мөрөөддөг. Харин тэдний мөрөөдөлд саад болох гинти азгүй явдал өвчин өглөөс айдаг байна. Чухам хөмбөрт байдаг энэ далд айдсыг өдөөж өгдөг, муу совинд амархан итгэдэг гин. Бас үүнд хүний амьдралд тохиолддог санамсаргүй явдлууд нөлөөлдөг аж. Австрийн сэтгэл зүйч Зигмунд Фрейд утсаар ярихаас өгтлээ айдаг байжээ. Утасны цаанаас хүн дуурах нь шөнийн харанхуйд сүнс амьлах шиг болж муу ярууддаг гэж Фрейд хэлж байсан гэдэг. 20 дугаар зууны нэрд сэтгэл зүйч утсаар ярихаас ингэтлээ айдаг байсан нь хэнд ч инээдүнтэй санагдах үйс. Энэ алдарт хүнд яагаад ч юм бэ утсаар ярьсны дараа ямар нэг хачин явдал тохиолддог байжээ. Нэг удаа тэр утас дуурхаар нь авах гэж яваад хамгийн хайртай баримлаа татаж унгааж хаглаад бөөн хараал зүхэл болж байж. Мөн утас дуурсны улмаас тэр бүдэрч унан хөлийн шагаагаа гэмтэж байсан удаатай. Алдартай хүмүүсийн амьдралд тохиолдсон явдлаас иш татсан зөн совинтой холбоотой ийм жишээ олон байдаг. Гэхдээ жирийн амьдралд энгийн хүмүүст ч бас зөн совин байдгийг мартаж олохгүй. Харин түүний нууцыг тайлахад л бэрх аж. Амьдралд эндүү үндсэнтэйд. Хүн өөрийгөө болцсохгүй аюул хувь заяаны гинтийн хувирлаас хамгаалахыг хүсдэг. Үүнийг ойлгосон бурхан Тэнгэр хүмүүст зөн совин илгээсэн байж болох. 6 дахь мэдрэхүү гэж юу юм бэ? Хүнд байглаас саяасан үгээр илэрхийлэхэд хэцүү мэдрэмж байдаг аж. Тэр нь тухайн эдгээдийн амьдралд тохиолдсон сайн муу явдлыг урдаас зөгнөн тохиол санамж өгдөг байна. Тухайлбал та бусдад муу үйл хийсэн хүнтэй санамсаргүй таарлтжээ. Хэдийгээр түүнийг та танихгүй ч гэсэн тэр этгээд нүдэнд тань хүйтэн харагдаад байж болох. Энэ мэдрэмж тэр өдөртөө таныг дагсаар өдөржингөө биеийг чинь тавгүй төлдөг. Үүнийг л судлаачид 6 дахь мэдрэхүү хэмээн тодорхойлдог бөгөөд энэ мэдрэхүүн ачаараа өөрийгөө осол аваар аюул занлаас аварсан олон тохиолдлууд байдаг. Энэ мэдрэмж зөвхөн хүнд ч байдаггүй аж. Амьтдаас нохоо эзнийхээ үхлийг хамгийн их мэдэрдэг. Тиймээс эзэн нь нутаг уцах нь ойртоод ирвэл гинэт алга болчих юм уу эсвэл учиргүй их боргож хуцдаг байна. Харин муур арай өөр. Эзний амьсгал хураан хураатал нь дэрэгдэн байдаг гин. Санаа муутайдаа бус ямар нэгэн таагүй явдлыг төвчж өнгөрүүлэх чадвартай та муур ийм араншин гаргадаг аж. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд альва амтны 6 дахь мэдрэхүй өөртөө тохиолдсон гинти явдлаас зочирч үүнээс олж хит хөгждөг гин. Өөрөөр хэлбэл хүний зөн бэлэг эмгэнлээс ихтэй аж.
20 дугаар зууны альбан чөтгөр гэгддэг Вольф Мессинг багтаа бие султай шөнө сарны гэрэлд унтаагаараа явдаг аймхай нэгэн байсан аж. Нэг удаа ааваасаа айснасаа хойш гинэт далдыг хардаг болсон байна. Мөн Болгарын нэрт үзмэрч Ванга 12 настайдаа гинэт сохорсныхоо дараа ирээдүг зөвндөг болсон гэдэг. Гэхдээ энэ нь зөнч мэрэгчнэрт хамааралтай хэрэгэлтэй. Харин жирийн хүний хувьд тэр өөрт тохиолдох альва явдлаа төрлөх зөнгөөрөө мэдэрч тэр совин нь янз бүрийн хэлбэрээр дамжин илэрдэг байна. Тухайлбал хэн нэгний эрхэмлэж явдаг шүтэн гинэт хагарч ивдрэх жишээтэй. Бас янз бүрээр зүудлэх нь байдаг. Хүн эмгэнэлт явдлыг ямар нэгэн байдлаар урдаас мэдэрдэг байна. Бид тэр болгоноо өөрсдөө анзаардаггүй болохоос бус аюул ослоос 6 дахь мэдрэх хүүхэн ачаар энэ гаагаас зүгтааж болдог. Америкийн домогт жүжигчин Мерлин Монро нас барахаасаа 7 хоногийн өмнө муухай зүүдлээд байна гэж уйлдаг болсон байна. Түүнд зүүдээр нь дамжиж үхлийн совин татсан бололтой. Тэгвэл домогт Битлзийн Джон Ленноны эхнэр Йоко Оно нэг үе түүнтэй цуг байх нь там болж байлаа гэж дурссан байдаг. Джон нас барахаасаа бараг сарын өмнөөс гэртээ дандаа нүцгэн зөвхөн шахаатайгаа явдаг болжээ. Түүнийг инхүү чөлөөтэй байхад нь гэрийн бүх зүйл цэвэр цэмцгэр байх ёстой гэж үзэж байсан юмсан ч. Тэгээд тэр нэг удаа тамхины үнсний савнд нь ус наалтсан байхыг хараад Йоко Оног үнсний сав цэвэрлсэнгүү гэж өгтөл нь жанчжээ. Нэг үгээр хэлэхэд түүнд төрсэн далдын муу совин ямагт тайван биш байлгаж зовоож байсан бололтой. Мичиганы сургуулийн эрдэмтдийн бас нэг судалгаа хүнд зөн совин ачирхалтай нөлөөлдгийг харуулжээ. Хүн сайн совин татхад хайхрамжгүй бараг тэдэнд ч тоглоом шоглоом болгон ханддаг аж. Холливуудын нэрд жүжигчин Брюс Уиллис 13 хүртлээр зүггүй тарих байсан гэдэг. Нэг удаа Оскарын шагнал гартуулах ёслолыг үзэж байна гэж зүүдэлжээ. Ажил сургуульгүй ямар нэгэн тодорхой зорилгогүй явсан жаалхуу энэ зүйтэй бараг зохиол мэтээр дэвэргэн үеийнхэндээ нэмэлт хачиртай ярьсан аж. Зүүдэлснээс хойш нэлээд хэдэн өдөр түүнд ямар нэгэн баяртай явдал тохиолдох юм шиг санагдаад байсан гин. Гэвч Брюс Уиллис гудамжинд зодооны хэрэгт орооцолсноор мөнөх баярт зөн дуусчээ. Энэ явдлаас хойш тэрээр зөн совиндоо итгэхээ болсон гэж ярьсан байдаг. Гэхдээ түүний зөн олон жилийн дараа биелэлээ олсон билээ. Энэ мэтчлэн олон тоо баримтуудыг дурдж болно. Тэгэхээр зөн совиндоо итгэх итгэлээс маань хамаарч бидний ирээдүйд болох үйл хэрэг, эерэг эсвэл сөрөг болох нь шийдэгдэх аж. Гэхдээ зөн совин 6 дахь мэдрэхүү гэх зүйлсийг бидний хэлээр яг яаж оновчтой тайлбарлахыг хэн ч хэлж мэдэхгүй билээ.